бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд уялдуулаад ингээд дагаад цалин хөлс мөн өсөж явах байтал тэр маань одоо нэмэгддэггүй. Ингээд одоо засгийн газраас одоо эрчим хүчний одоо үн тарифыг хатуу барьдаг бодлоготой холбоотойгоор дээр нь эрчим хүчний яам одоо компани одоо бизнес төлөвлөгөөн дээр бас хатуу байр суурьтай ажилтгаас болоод ингээд ажилчдын одоо эрүүл аюулгүй орчинд ажиллах тэр одоо нөгөө нэг нийгмийн зарлалын өсгөх тэр бололцоонд бас бага байдаг учраас одоо энэ талын одоо зардлыг өсгөхийн тулд өнөөдөр одоо өөрийнхөө хэмжээнд зорилго төлөвлөгөө боловсруулад сая 2025 оны 5 сарын 16-ны өдөр манай байгууллагын үйлдвэрчний хэвлэлийн холбоо хорооны одоо даргын сонгуульч одоо миний бие сонгогдоод гээ компанийнхаа удирдлагуудтай зөвшөлдсөд сая эднээс бас 2025 оны одоо хамтын хэлцээрийн шинэ заалтуудаас хамтын гэрээнд амжилттай тусгаад ингээд компанийн удирдлагуудтайгаа ингээд зөвшөлдсөд ажиллаж байгаа. Цаашдаа энэ ажилчдынхаа эрүүл аюулгүй орчинд сэтгэл ханамжтай ажиллах мөн цалин хангамжийг нэмэгдүүлэх тал дээр компани удирдлагуудтай болон бичиж уулзаад тохиролцоод ингээд төлөвлөгөө боловсруулаад ажиллаа явж байгаа.